Зан сайтай зочин олноороо ирдгээ гэсэн үг. Найрсаг зочломтгай зам монголчуудын нэрийн хуудас байсаар ирсэн юм аа. Энэ нэрийн хуудас хоосон нэр төдий байх биш. Эдийн засгийн утгаараа та бидэнд өрөөсгөө өгсөн байх ёстой гэж би үздэг юм аа. Улаанбаатарыг зорин эрхжүүлчдын тоог өсгөхөд найрсаг үйлчилгээ инээмсэглэсэн хотын иргэд чухал үүрэгтэй билээ. Бид яг одоо хичээнгүсээ цэрэнд оржин гудамжаар явж байна. За тун удахгүй улсын ихтлгүүрээс цирк хүртэл тоглоомын талбай, кофе шоп, зоогийн газар, үзэсгэлэн худалдаа мөн үйлчлэгээний газар руу төлөрөх юм аа. Гэхдээ газар дор. Аялал жуулчлалын удирдлыг уртасгах, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, аль жуулралт, үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор газар доогуур 150 автомашины гараж, мөн худалдаа үйлчилгээний чөлөөтэй орон зайг бий болгох юм байна. Гэхдээ зөвхөн байр саваа бэлдээд биднийг зорин эрх жуулчдын тоо нэмэгдэхгүй. Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын хамгийн том хэмжүүр нь жуулчдын хувьд үзэр үйлчилгээ аюулгүй байдлаас илүү нутгийн иргэдийн найрсаг байдал, найрсаг үйлчилгээ байдаг байна. Тэгэхээр Улаанбаатар хот маань хэр найрсаг вэ? Үйлчлэгээний газруудад хоорондоо харилцахдаа тийм жоохон ярианыхны өнгө нь жоохон дээрэмгүй ч юм уу тийм байдлаар ажиглагддаг гэж ярьдаг. Таксийн жолооч нар одоо хурд дотруулан давхдаг, таксиметрийн ас авахгүй явдаг, англи хэлний мэдлэг байхгүй, гарч ирээд одоо ачааг нь аваад буулгаад өгдөг тийм наад захын соёл байхгүй тий. Гадны жуулчд бол өөр улсад очиод гадны гудамжны хаяг, реклам, газрын зураг дээр тэмдэглэгдсэн байдал, одоо манай хүмүүсийн зүг чигээ олдог байдал гэдэг юм бол нэлээд жоохон соёлын тийм сонин ялгаа гаргаад бас хүндрэл өчүүлдэг. Сошиал медиа дээр бол айгүй анхаарч байгаа. Комент бичсэн болгонд нь бид нар хариулдаг сайн ч юм уу ч те. Хүн юм асуусан бол дэлгэрэнгүй хариулт өгдөг. Ямар ч хүнд орж ирэхэд нь ингээд найрсгаар хүлээж аваад дэлгэрэнгүй тайлбар өгөөд ингээд ямар ч гэсэн тэр хүн маш сайн мэдээлэлтэй бол гардаг. Хотын стресс центр гэдэг юмнуудын судалгаа хийхгүй. Тэгжсэн чинь ерөөсөө нэг сая гаруй хүнтэй тэрнээс дэш хүнтэй том метрополитен хотод бол хүссэн үсээгүй их хотын стресс гэдэг зүйл хүмүүст үүсдэг юм аа л. Нөгөө автомашины төгжрөл тэгэл энэ цагийн нарийн хуваар энэ бүх зүйлүүд чинь хүн стресс бухимдлыг бий болгоод байдаг. Тэр бухимдал нь өөрөө хүссэн үсээгүй өөр хоорондоо тэр өөрөө л бусдтай сөрөг хандах тэр хандлагыг бий болгоод байдаг. Тэгээ энэ дэлхийн хотуудыг үзээд бид нар ямар арга хэмжээнүүдээр энийг арилгаад байна гэсэн ерөөсөө цөөх хідэн зүйл байгаа байхгүй. Нэгдүгürt нь бол олон нийтийн арга хэмжээнүүдийг хангалттай хэмжээгээр зохион байгуулаа. Тэднэрт нөгөө нийгмийн харилцаанд орох шаардлагууд аюул их бий болчдөг. Нийгэм дунд орж явах юм хэрэгцээ бий болдог. Тэрнийг хангаж байна. Хоёрдугаарт гэр бүлэрээ найз нөхдийн хамт одоо төлбөр төлөхгүй очиод амарч болдог тийм нийтийн амралтын хүрээлэнгүүдийг төлхөө байгуулж байгаа. Аялал жуулчлалын салбарыг идэвхжүүлснээр бизнес эрхлэгч төдийгүй надад бас танд ямар эдийн засгийн үр ашигтай байх вэ? Мөн бизнесийн ямар боломжууд нээлттэй байгааг сорилцгоё. Үндэсний онцлогтой бараа бүтээгдэхүүн гэж байна. Гэхдээ тэр нь өөрөө бас тийм эрэлт хэрэгцээнд нь сайн нийцсэн, амьдралын хэрэглээнд нь сайн орж ийн үгүй юу? Энэ л хамгийн сайн чанарын бүтээгдэхүүн, энэ Монгол бүтээгдэхүүн надад аюу гой таардаг гэдэг дахин л одоо ингэж авахар л чанартай сайн бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Нэг жуулч ирэхэд бол 30 орчим ажлын байр зүгээр шууд утгаараа идэвхждэг. Жуулчдын орлого чинь шууд бус орлого, дам орлого гэдэг 3% бас тооцдог учраас ерөнхийдөө манай Улаанбаатар хотод эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжин, нэмийн бүтээгдсэн үйл ажиллагаа эрэг холбоотойгоор явна гэдэг чинь тэгээд бүхэн л үр ашиг нь хүртэж байна гэсэн үг. Жуулчдыг аль болох олон хонуулах Улаанбаатар хот бол дамжин өнгөрдөг цэг биш ээ. Энэ бол зорж ирдэг газар гэдэг ийм зүйлийг нутагшуулах гэдэг. Эдийн засгийг солонгоруулах нэг өнгө нь аялал жуулчлалын салбар. Тэгэхээр энэхүү салбарыг илүү тод асаахад юуг засч сайжруулах шаардлагатай гол? Үзмэр үзүүлэнгүүдийг үе үе сольж байвал хүмүүс тогтмол очдог болох байхаа. Тодорхой үед хамаарах үзмэрүүдээр тусгай үзэсгэлэн гаргаж баймаар санагдсан. Музейн тайлбарлагч хөтөчд маань бас юм тайлбарлаж сурах шаардлагатай. Тэн дээр өшөө дэлгэнгүй тайлбарлахгүй ерөнхийдөө бас музейн дэглэлтийн асуудлыг ч гэсэн боловсролын яамруу бас тавьж хэлсэн байгаа. Музейн хувьд үзэх зүйл ихтэй ч хүүхдүүд үзэхэд илүү сонирхолтой болговол бүрч сайхан болов. Үзмэрийг видео дүрсээр амьлуулах, гэрэл дуу аваагаар бодит мэд орчин бүрдүүлэх хэрэгтэй санагдсан. Хотын музей дээр аялах аяллууд Улаанбаатар хотын одоо төвөгтэй танилцах аялалч гэдэг юм уу? Эсвэл одоо социализмын үеийн өшөө дурсгалуудтай танилцах аялалч гэдэг юм уу? Гар урлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нөгөө урлангаар ордог аялалч. Нийтийн тээвэр дээр бол бид нар манай аялал жуулчлалын газрын боловсруулаад өгсөн. Бид нар бас
тээврийн газрынхантайгаа яриад байна. Жуулчлал зориулсан нэг өдрийн нөгөө зорчих тасалбар зорчих карт өгье гэсэн байж байгаа. Нэг юм уу 2 өдөр 7 хоногийн ч юм уу карт өгье. Тэр нь өөрөө манай нийтийн тээврээр зорчих боломжтой. Тэгэхээр 2 жилийн өмнө гихтэл манай улс дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайланд сүүлээсээ аргатлж агсжээ. Илүү иргэдлүүгээ чиглэсэн иргэдийнхээ гадаадын жуулчдад ханддаг хандлагыг эерэг болгоход чиглэсэн. Хотын соёлыг хөгжүүлэх чиглэсэн. CNN агентлаг бол жишээлбэл 2016 оны онцлог 10 аяллалын чиглэлийн нэгээр Монголыг нэрлэлээ. Улаанбаатар хот Азийн бүсийн аялал жуулчлалын шинээр гарч ирж байгаа хот гэдэг ийм номинацид өрсөлдөж байгаа. Өнгөрсөн онд 386 мянган гаруй жуулчдыг бид хүлээж авсан салбарын орлого нь $276 мянган буюу өмнөх оныхтой харьцуулахад 9%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2030 он гэхэд жуулчдын тоог 5 саяд хүргэх зорилготой байгаа. Майски гэдэг Монгол судлаач эрдэмтний номон дээр бичсэн байдаг. Хамгийн ядуу Монгол айлч гэсэн хэлэгсээр зочноор хүлээж авна. Ёсын дагуу гэрэн таныхаа бид нар бол олон зууны турш найрсаг зочлонтойгоор дэлхийд гайхдаг байсан хүмүүс. Яагаад одоо энэ цаг үед энэ байдлаа аялал жуулчлалаа хөгжүүлэх эдийн засгийн хувьд одоо илүү боломж олох тэр зүйлд ашиглаж болохгүй гэж. Монголчуудын зочломтгой найрсаг зан нь их таалагдлаа. Аялал маань гайхалтай байлаа. Баярлалаа. Merci pour la Mongolie. Монголчуудаа баярлалаа. Монгол орныг үзээсэй гэж би олон хүнд уриалмаар байна. Хүмүүс нь их ээлдэг. Мөн Улаанбаатар их өвөрмөц хот юм аа. Баярлалаа. Merci. Ийм талархлын үгсийг илүү олныг сонсохын тулд хамгийн түрүүнд чин сэтгэлээсээ инээцгээе. За, иргэд төрийн үйлчлэгийг авахд олон дамжлагтай дарга нарын үд цагтыг хэмээн төсөөлдөг цаг ард үлдэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл төрөөс иргэдэд хүртэж байгаа үйлчлэгийг нэг танхимаас авах явдал юм. Төрийн үйлчлэгээ дэлгүүрийн зарчмаар иргэн танд хүрвэл ямар вэ? Мэдээг сэтгүүлч Хишиг Наран үргэлжлүүлнэ. Дүнжин гарах худалдааны төвд байрлаж байгаа энэ танхим бол нийслэлийн үйлчлэгээний нэгдсэн төв юм. За баярлалаа. Эндээс эргээд төрийн болон хэрэгцээтэй өөр бус үйлчлэгээ олон газар очилгүйгээр нэг дороос өнгөрсөн 1-р сараас эхлэн авч эхэлсээр байгаамаа. Та энэ нийслэлийн засаг дарганы хамгийн газраас яг ямар үйлчлэгээ авах гэдэг энэ доошрлоо сууж байгаа. Нийслэлийн юун дээр очсон жижиг дээр очсон шин эндээс засаг дарга дээр ордог юу авдаг зөвшөөрөл авдаг гэсэн. За тийм зааж ах шиг байна тий. Наач ойлоод үйлчлэгийг авъя. За энэ хүн автобусныхаа картыг алга болгоод дахиж авах гэж байгаа. Тэгэхээр яг энэ нэгдсэн цэгийн үйлчлэгээн дээр ирээд хичнээн минутын хугацаанд өөрийнхөө картыг эргүүлээд авах нь үйлчлэгийг хэр хурдан авч байгаа талаас хамтдаа мэдээлэл авцгаая. Энэ төвийг юу яагаад сонгож ирсэн? Энэ төвийг юу нөгөө цаанаас нийгмийн халамжин дээр очингууд наашаа ирээ гэж явуулсан байхгүй юу? Тэгээд энэ дээрээс зөвлөлтөл ирсэн. Өмнө нь та үйлчлүүлж байсан юм. Үгүй анх удаа үйлчлүүлж. Энэ дээр хугацаанд гараад дуусах хугацаанд тэгээд идэвхжүүлсэн. За группээ сонгуулахдаа эргэж ирээд дахиад сонгуулах гэсэн. За тэгээ иргэн маань бас карт авахд 40 секунд бараг зарцууллаа гэж хэлж болохоор тэгэхээр энэ төрлийн үйлчлэгийг юу нэргэд хэр их авч ийн өдөрт? За өдөрт яг өглөө 8-аас оройн 8-ын хооронд бол 40-од иргэн орж ирдэг. Хөгжлийн бэрхшээлтэй тэгээ бүрүүтэй яг хөнгөлөлтөд хөдөлдөг. Ингэж иргэд төлсөн татврынхаа хариуд төрийн үйлчлэгийг супермаркетын зарчмаар авах нь заавал эрх мэдэлтнүүдийн үүд татах бус үйлчлэгээгээ зөвхөн тасралтгүй байлгахыг л хүснэ. Иргэн та бид алхам тутамдаа татраа төлсөөр байгаа. За харин үүнийхээ хариуд иргэд төрийн үйлчлэгийг хангалттай сайн авч чадаж байна уу? Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс маань бол манай яг нийслэлийн 28 байгууллагын 287 төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн үүн дээрээ одоо нэмэгдээд засгийн газрын нөгөө яам агентлагуудын 9 байгууллагын 99 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байгаа. Үүний нэг жишээ маань болохоор одоо энэ лицензийн цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв маань бол жолооны үнэмлэх гаргадаг. Өдөртөө шуурхаа жолооны үнэмлэхийг олгодог, мэдээллийг өгдөг.
нийслэлийн үйлчлэгийн нэгдсэн төвийн програм хангамж гээд энэ програм хангамж бол нөгөө бүх мэдээлэлээр хооронд нь холбох үйлчлэгийг хийдэг. Тухайлбал одоо иргэн очоод дүнжин гарав дээр очоод ямар нэг үйлчлэгээ авахд тухайн тээлдэртэй харьцаад баримт бичгээ бүрдүүлээд тэр баримт бүрдсэний дараа маш олон шат амжилгаар явж асуудал нь шийдэгддэг. Энэ бүх шат амжилга бол энэ програм хангамжийн тусламжтайгаар явна. 1-р сарын 14-өөс 4-р сарын ихэнх хүртэл нийтдээ 150 мянга гаруй үйлчилгээг нэгдсэн төвийнхэн хийгээд байгаа юм байна. За үүний задлбал 1-р сард 40,117, 2-р сард 43,893 үйлчилгээ, за 3-р сард 63,688 төрлийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан байна. Үүнээс харахад 160 мянга орчим бичиг заасны ажил нэг танхимаас гарч иргэдийн цаг зав, явдал чирэгдлийг хөнгөвчлжээ. Ёо за боллоо шүү дээ. Болчихж гэнэ үү? Аашгүй. Хотын даргын зочин редактораар ажиллаж байгаа бүрэн зураглал хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид энэ удаа хотын даргатай ярилцахгүй илгэлэгч Немкатай ярилцсанаа. Хотын даргыг гаргууд сайн илгэлдгийг та бид сайн мэднэ. 2008 онд анх бүгд найрамдах намын дарга жаргалсан хахыг илгэлж ирсэн шүү дээ. Одоогоос 8 жилийн өмнө те. За ер нь бол одоо сүүлийн үед яг нөгөө сонгуул болоод ирэхээр хүмүүс улс төрчил янз янз бол их зовлонтой болсон. За миний хувьд бол нэх айхтар тэгж улс төрчид байхгүй. Тэгтээ сонгуул болж шүү гэдгийг энэ дашрамд хэлье. Та тэгээд манай телевизэд их олон удаа хосож ирсэн те. Энэ удаа ч бас хоцорсон. Яг энэ ширээ дээр ч бас нэг хүн урдуур ингээл их зовлонтой билээ шүү дээ. Илгэлэхэд тухайн хүний юуг нь судалдаг юм бэ? Дүрх төр хоолооны, үг ярианы онцлогийг дуурайгаас гадна өөр бас зүйл байна уу? Тэгээд бүгдийг судлаа шүү дээ. Хэрэг хугацаа зарцуулах нэг хүн дээр хамгийн их хугацаа зарцуулсан хэн бэ? За хамгийн их хугацаа зарцуулсан одоо хотын дарга байна да. Сүүл FM сонсч ирсэн чинь Баттуулга гишүүнийг Гуэмо адилхан явж байна гас. За ер нь бол одоо сүүлийн үед одоо энэ манай Монголын залуучууд одоо тэр дундаа энэ төрд ажиллаж байгаа хүмүүс маань бас сайхан цайгаа уугаад хоолоо идэж явжээ. Тэгэхгүй одоо ингээл ажил дээр очиод өлсөөл өлөвдөлөөгөл тэгэл өлсгийн эрхэнд тендер идэж гин, санхүү идэж гин, тайл идэж гин. Цаашлаад одоо ингээл толгоо молгоо илж идээд шүү дээ. Оройлмаар байна. Сэрэн. Их удаа ярихаар ич бас их зовлонтой нөгөө хоолоо нэг явсараа гэсээр гадаг дээш хөөрдөг байхгүй хоолоо. Хотын дарга та рок попынхантай ярилцъя гэсэн. За ер нь одоо штэ. Улаанбаатар хот гэхэр яалтчгүй одоо залуучууд байгаад байгаа юм. Тэгээ ингээ рок поп хөгжимтэй бол одоо яалтчгүй холбоотой. За ер нь бол одоо рок поп гэхэр одоо миний хувьд бол одоо их дуртай сэтгэл хөдлөлж ингэж гэгцдэг хүн байгаа юм. Би одоо бид дөрөв ярилцах их гоё болно гэж бодож байна. Яагаад гоё болно гэж би итгэлтэй юм гэхээр зэрэг манай рок поп урлагийн нэг онцлог байдаг. Рок попчууд бол дарга цэрэг гэдэг ойлголт ерөөсөө мэддэггүй. Ер нь рок поп урлаг гэдэг чинь тэгшэрхийг тунхагласан урлаг шүү дээ, тийм үү? Хүн бүхэн тэгшэрхтэй. Дарга цэрэг гэж зулгууддаггүй ганц танхаа ус бол манай рок попийнхан байгаа. Би яагаад энийг хэлээд байгаа гэхээр түрүүн бас нэвтрүүлэг ихээр надтай суугаар хүмүүс зарим нь бие бариад байна л дээ. Тэгээ би хэлж яхахгүйгүй. Одоо та нар бити намаа хотын дарга дээр гэж бодоо тий. Зүгээр л одоо хэдүүлээ ярилцж чинь гэдэг. Тэгээ миний хувьд ч гэсэн та нартай суугаад ийм нэвтрүүлэг хөтлөгч болчихсон. Манай нийгэл телевизийн санаачилсан юм садан соргог юмны дуранд ингээд зогсож байгаа нь бол их нэр төрөөр. Сарнатай хойр их уулзаагүй. Манай сарнат ихтэй хэвээрээ үнэхээр гоё. Хайхтай сайхан байна. Амраа яг хэвээрэл үзсэн. Та хэд ер нь нэрэл хэвээрээ. Тэгээ нөгөө рок попийнхан л ийм байдаг баг л та тийм үү? Урлагийн салбарынхан ч дуу ишгээрээ дандаа. Дуу заа хөгжим сонирхоод тэгээд яваад байгаа болсон юм заах. Тэгээд энэ дээр чинь бас нэг тийм яг одоо урлах дуртай тийм бас нэг улсууд байдаг шүү дээ. Өөрөө яг урлагаар явдаг юм болтлоо урлах дуртай. Тийм улсууд чинь харьцангуй бас яг одоо ингээд үе тэнгийнхэн улсуудтай харьцуулаад авах бол хажууд аюул залуу байдаг. Нөгөө инх хоёрх дээр нөгөө манай хөтөнгөрийн хэсэг дараханд очтолоо. Тэгээд нэг инх хоёрх чинь нэг эмээтэй уулзаж зогсоод байхгүй. Юу эмээтэй уулзаад байгаа юм байна гэсэн чинь манай анги явах. За харьцуулахад шал өөр юм гэж.
За тэгээд өнөөдөр тий үйл ахтайгаа рок попынхаа энэ гоё тий халуун догоо халуун энэ гэр бүлээс өнөөдөр энэ сайхан эглийнхаа энэ сайхан нэвтрүүлгээр орж байгаад дүүгийн хувьд бас бидний маш их баяртай байна. Тэгээд үйл ахыг бол би одоо бидний анхтай шоу студийг манай Монголын рок попт бол мэрэгжлийн өндөр түвшинд бол та анх санаач тэр санаачсан. Тий. Тэгээд одоо манай халиу хоёр манай энэ хоёр их санаачлаа тэгээд манай гэргийн оролцсон биз дээ. Наач ч надад гэж. Манай хоёр чи юмаа хийчихэд бас тэр чи 2 жил шахав явсан юм. Олдохгүй хүн олдохгүй мөнгө нь олдохгүй. Тэгж байхаа явж ийс тэгээ нэг өдөр үйл ах дуудаал. Тэгэл бид нар яг энэ ажлыг эхлүүлж ийсэн. Тэгээ үйл ах бол би бол үйл ахт бол айгүйх баярлдаг байхгүй дэгийг шигс. Яагаад тэгэхээр яг тэр үед бол би одоо жишээл зүгээр нэг жишээ хэлээ л да. Хар сарна гэхэд жишээл Баянгол дээр очиод нэг хормон дээр ч үлийн өндөр үлээ нэг тогж ирсний сандаг байхгүй. Нэг кассетны маяг кассет өртсөн. Тэгээ тэрэн дээр нэг 2 юм фонограм ярахгүй юм хийцсэн. Тэр нь ингээ гадагаарсан тийм юм тийм. Тэгээ зүгээр л ерөнхийдөө бол Монголын рок поп урлаг хамтлагууд бол ер нь юугүй байсан шүү дээ. Одоо өөрийн гэсэн уран бүтээлгүй, өөрийн гэсэн тоглолт байхгүй, тавьдаг нэг одоо нэг тийм нэр томьёонууд байдгүй тийм л үе байсан тийм. Тэгээ яг тэрний дараах нь хар сарнаа чи өөрийн нэг цоошин альбом гаргаад тэрнийхэн дагуу тоглолт хийгээл тий тэгэл явсан биз дээ тий. Камертон бичиж тэгээд тий манай Никитон манай Ханик. Тэгээ араас нь бид нар орж ирсэн. Тэгээ араас нь тэр орж ирсэн. Ингээл яг цуваад явах юм бол хурдын ер нь бол бид нар чи яг тэр үед бас ингээд хурдын 2 бүтээн альбомыг бүтэн хийжсэн тий бид нар өөрсдийнхөө юугаар бас яг тэр үед бол би үйл ахыг гайхчихсан байхгүй. Хар сарна Камертон хоёрын хамгийн анхны альбомон дээр ажиллаж байхдаа яг тэр лейблийн зарчмаар ажиллаж байсан. Тэрийг манууч мэдэхгүй байхгүй. Тэгж яхад л шууд ийм байх хэвээр. Ерөөсөө эдний ч уран бүтээлийн ингэж үнэлэхгүй бол болохгүй. Дэмжиж тий. Тэгээ эний чи ингээд мөнгөний нөгөө нь бид нар уран бүтээлийн аавн тэгээд энийг нь ингэж зарна гэж анх тэгэд тооцож эхэлж ийсэн. Яг тэр үе юм ингээ бодох юм бол оруулж ирсэн тоног төхөөрөмж бол Монголд хамгийн анхны 24 замаар бичдэг бичлэгийг оруулж ирж байсан шүү дээ. Монгол тийм бичлэг хийдэг газар нэгч байгаагүй байхгүй. Тийм биз үлэхэ? Тэр байхаа. Тэгээд бодоход бол уран бүтээлч хамгийн гол нь уран бүтээл дуутай байгаа гэдэг. Нөгөөдхөд түгээдэг бүтээгдэхүүн болгочиход тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ сонор студийн одоо энэ даашка халууны санаачлаад манай гэргитэй хамтсан чинь нөгөө түгээл бүтээгдэхүүн болгоод бараа болгоод өгсөн. Тэгэхээр чин зэрэг л одоо нөгөө урлагч босоод ирнэ ч тийм ээ. Яалтчгүй тэгсэн тий. Тэгээд би бол одоо насаараа нэг тийм рок попыг дагаж явах хувьтай юм шиг. Нөгөө өөрөө дуртай болохоор нөгөө баг багтаа инкверитрийн гитарын нарийн гүүх нь олгүй байсан. Тэгээд дараа нь сонорхны хажууд очиод тэгээд би ч нөгөө их хурлд байж байгаа улс төрд байж байгаа бөө хэрүүл дуруул болно шүү дээ. Ганцхан сонорын студ ирцэл дээ. Релакс бол тайвсан тэгээд одоо нэг үнэхээр гоё. Тэгээд та нарын оруулж ирсэн юмнуудыг сонсохоор бол ухаалж юм байна. Цаа тэгээ хэлжсэн сандгүй. Нөгөө нэг юу ягаа юу ингэсэн шүү дээ. Мөдхөн энэ манай Монголын энэ ард түмэн өөрийнх нь гэрт нэг номын полк байдаг бол хажууд нэг CD-ний полктой болно. Чи харцлагаараа гэдэг. Тий, одоо бол тэгээ яг бүгд CD-ний полктой боллоо шүү дээ. Ер нь бол багадаа бол нэг 10 20 дээшгээ тэгэл 200 300 мянга гарцсан полктой усуд байна шүү дээ. Суглуулц тий. Зөвхөн Монгол хамтлаг дуучтай суглуулахад л одоо тийм хэмжээний тоо гарна шүү дээ. Тэгээд дүүн сандаа чугуулэр яг бидний одоо Никто манай Камертоны одоо CD гарчаад тэгээд манайх нөгөө бүтээн сонор CD гараад тэгээд за бүгдээрээ бичлэг дууслаа бүгдээрээ бид дээг шүтэр бүгдээрээ баярлаад тий олуулаа баярлаад өмчих. За одоо үйл ахын нэр сонсон шүү дээг шийсэн. Тэгээд бид түрсэн сэтгэл дээр за одоо юу хэлэхүүлээ гэж бодож та юм суу таягтаар утсан байхгүй. Хөлн шохоотой. Тэгээ би гайхаад тэгээ би тэнцэнс дүүн юу бодож ирсэн бэхээр урлагт ах ийм хайртай байна. Дуун ийм дуртай байна. Тэгээд та орж ирээд хөлн шохоотой мөртөө та сонсоод тэгээ бүтэн альбомыг сонсохдоо нэг ч тэр дуун юм яриагүй. Яг манай 11 дүү дууслаад дараа нь алгадагшаа за баяр хүргэе гээд нөгөө шохоотой хөлтэйг ингэж босоод та бидэд бүгд баяр өгчсэн байна.
Тэ? Миний хувьд бас одоо яг энэ донд ингээд ийм гоё ах нартайгаа цог суугаад бас нэр хүндийн хэрэг гэж бодож байна л да. Тэгээд яг тэр үеийг бас яг тэр үедээ аялаад очсон санагдаж байна. Тэгээд бидний хувьд бол бүр нэлээд жоохон байсан шүү дээ. Жоохон 14 5 тал охтууд байсан. Тэгээ бас л яг сонор өстөд байгуулагдсан. Чимбач Никтонд байсан. Тэгэл Никтоны альбом бичигдсэн. Тэгэл бас яг таны түрүүний хэлснээр те нөгөө record label-ийн зарчмаар явцсан. Яг ингээл бид нар чинь те тэр чинь одоо их л хөрөнгө шүү дээ. Бидний хувьд бол бүтэн CD хийнэ гэдэг чинь. Тэгээд за яста дэгийн ихч хин Батул ах хоёр чинь ингээ сонор студийн тэр чигээрээ та нарыг дэмжиж магадгүй юм шиг л тэр үчи миний 4 5 дуудаа тэрийгээ бүр ингээ 2 жил бэлтцсэн. Өглөөнөөс орой хүртэл дуулдаг. Өөр юм байхгүй. Тэргээл давтаад нь. Тэгээ хажуугаар нь хөгжим үжиг зурдаг. Тэгэл за яста ер нь удахгүй ирж та нарыг сонсох юм байна гэдэг чинь тэрийг сонсч ирсэн шүү дээ. Тэгээд яг тэр үед чинь нэг за бичлэгэнд орлоо шүү. Өнөөдөр маргаашгүй орно гэж шүү гингүүтэл бүгдээрээ сандрал өрөө гөөгөл нэг дөрөв байранд хамт амьдардаг аггүй. Тэгэл өстө сандрал салгалал өстө бараг тайвшруулдаг юм зэм натрий бромат уун гэл амар инээдтэй. Тэгэл яхаар за хойшлчлаа гэл дахиад тэгдэг байхгүй. Тэнгүүд дахиад баахан давтал за өстө өнөө маргаашгүй орлоо шүү гэл өстө амар бэлдээл айгүй сэтгэл хөдлөл. Тэг анхны бидний анхны бороо шинэ урдаг гэдэг 4 дуутай тэр CD ч одоо ивент гэж одоо тий гэсэн үг шүү дээ. Одоо ивент одоо record label-ийн юу гэдэг чинь том одоо record label-ийн компани ингээл ерөөсөө тэр артистыг гаргаж ийн гэдэг утгаар л тий яг бид нар бас тэр дунд ингээд орцсон дах баяртай байдаг аахгүй тий. Яг тэрийгээр л ингээл ерөөсөө ард түмэн танигдаад гарах ганц зам нь тэр байсан. Тэгээд бид нар гэлтгүү тэгэл маш олон улсуудыг тэгж дэмжээ. Дээрэс нь одоо Монголын урлагтанд рок попын урлаг төдийгүй ер нь л одоо энэ бичлэгийн тий энэ студиудын анхдагч нь болоод үүнээс улбаалч л одоо ингээл ерөөсөө хөгжил нь ихэлсэн гэж хэлэхэд бол тэр гоё имийг тэгж гоё дэмжиж ойлгож тий тэгсэн тэрнээс хойш бид нар ер нь нөгөө тэр дэлхийд амьдарч байгаа Америкт байгаа Европт байгаа монголчууд дээр очиж тоглодог байсан шүү дээ. Солонгос, Японд. Хэрвээ CG тэр байгаагүй ахтааш гэх хэлнэ. Ингээд жүжиг бичээр бол интернет байх юм биш тийм үү? Интернет хүргэх арга байхгүй тийм. Тэгээд тэр чинь нөгөө тэр чинь гадаадд явдгаас иргэдийн гадагшаа авч явдгийн сүлдээ нөгөө CD кассет тийм үү? Тэр нөгөө очоод Америк ч юм уу найз нөхдөд өгдөг бэлэг нь гол. Бэлэг нь бол айгүй том бэлэг шүү Тэгээд дээ. тоглолтоор бид CD тий. Тэгвэл хэрвээ студ байхгүй бид чинь кассетаа барай яваад тэгээд одоо нэг юм яриад байгаа. Одоо ингээд сүулдэ ингээд над руу заагаад одоо нэг миний оруулсан хувь нэмрийг өрхи миний биш ээ. Энэ дааска халуу манай эдгээр гурван тэрийг чинь дэмжинэ гэдэг чинь бас тий. Би бол хөгжим дагаал гэдэг ус үхэд тэр чигээрээ л одоо болтол явж байгаа. Үнэнчээрээ явж байгаа. Гэхдээ би ч одоо бол бас хотын дарга болцсон учраас та нарт нэг сайхан мэдээд дуулахад бол хотын даргын хувьд бол энэ хөнгөө хөгжим рок pop урлаг бол хотын соёлын үндэс болчиход үндэс юм аа. Яг үндэ үндэс. Тэгээд энийг хөгжүүлэхийн тулд одоо нөгөө юу хийх вэ гэдэг сайхан би ганхуутай уулзаад тэгээд ганхууч их сайхан санаачлал гаргаад байна шүү дээ тийм ээ. Нэг рок pop-ын ордон барья гэдэг. Тэрийг барья гэж байгаа. Барья хийя. Тэр дээр бас та нартай нэлээд та нар дээр очиод дайчлах байх хэдүүлээ нийлэх сайхан мэдээ тий. Тэр шиг хэрэгтэй юм байхгүй юм да. Тэгж бодож байна. Одоо тийм ордонтой яагаад ордны тухай яриад унах гэхээр зэрэг ийм байна. Ер нь сарна чичгсэн Америкт харсан байх. Ер нь Америк шиг том зах зээл дээр хүртэл рок попын зах зээл багтдаг тийм ээ. Асал тийм бүр нэг тийм онцгой юутай л байхгүй бол одоо том маркетинг л хийж чадахгүй бол тэгээд ер нь багтаад явчихдаг. Тэгэхээр гэтэл манай бид нар байглаасаа нэг бидэнд маш дутуу өгөгдөл байна. Бид нар 3 сая л тийм. Нэг дээрнээс сая хэдэн зуун насанд төрсөн. За ингэ бодоход маш бага зах зээл багт. Тийм ээ. Энэ бага зах зээл дээр энэ одоо рок pop урлаг том бизнес болно гэдэг бол үнэхээр хэцүү. Тийм учраас тэр нөгөө ордон бариад байгаа нь хэдүүлээ хүчээ нийлж тэр ордон дээр нэг газар л сэрийтлийг цуглуулж байна. Нэг газар л урсгал бий болох тийм. Тэгэл тэнд ур чадвараа гаргаж ирэл орлуулъя гэдэг юм төвлөрсөн зах зээл болох гэдэг байхгүй. Тайлбар өгөх дэлхийн хэмжээний. Тий, тэгэл хамтлагууд тэнд өөр мөрөөтэй ерөөсөө тэгэл ястал хөгжмөр. Тэгэл ерөөсөө тэр студ өрөө тэрүүгээрэл
Одоо нэг зах зээлийн чинь бага зах зээлийг төвлөрүүлэхээр үр ашиг дээшилдэг. Тий. Энэ тэнд салаад ингээд яваад байхаар бол айгүй тийм үр ашиггүй зардал болно. Тэгэхээр тэгж бодож байгаа шүү дээ. Яг гоё юм байна. Тий. Маш гоё хэлж байна. Тий, тэртээ тэргүй нөгөө манай рок борлох харьцангуй өндөр өртөртэй. Тийм. Дор хаяж амьд тоглох хэрэгтэй болно тийм ээ. Дор хаяж л гээд ингээд олон юмыг тооцохдоо. Тайлын засал. Студийн тоглолт тэгээд тэр чинь зүгээр нэг юу гэдэг зүгээр нэг эффекттэй байж чихэн зориулдаг. Тийм ээ. Айгүй шийдвэрлэж бичлэгийг шийдвэрлэх үүрэгтэй гэж би ойлгоод байдаг шүү дээ. Тийм учраас бол энэ өртөг өндөртэй зах зээл нь бага учраас бид нар бол яг харахгүй юм зөв зах зээлийн төвлөрөл бий болох хэрэгтэй. Манайхан ер нь бол рок попын жоохон зардал өндөртэй л дөө. Тэгээ жилдээ нэг алдаг оног нэг тоглолтогч ерөөсөө тэрнтэй холбоотой шүү дээ. Арай гэж нэг тоглолт. Асарх зардал гаргаж ээж нэг тоглолт хийдэг. Тэр нь за үзэхдээ үзнэ, үзэхгүйдээ үзэхгүй тэгэл тэр шалтгаан зарлаа нөхөхгүй. Тэгээ өөрөө учраас эрсдэл өндөртэй. Тийм. За тэгэл шатвал тэгэл хиншүү яруусан. Тэгэхдээ үйл ахаа ийм байгаад байгаа. Миний бас нэг бодол байдаг байхгүй. Энэ зах зээл дээр одоо ингэж юм л да, энэ тайсан дээр гарч дуулдаг улсууд бол тодорхой хэмжээний өөрөө оюуны мэдлэг боловсралтай, тодорхой хэмжээний бас өөрийн гэсэн соёл хүмүүжилтэй ийм улсууд тайсан дээр гарч явах хэрэгтэй гэж би боддог байхгүй. Одоо бол энэ тайз жоохон ер нь айгүй ийм эмх цамбрааг болчиход байгаа шиг байна. Миний бодлоор яагаад тэгэхээр хэн дуртай нь гарч ирсэн. Зарим нь бол бараг тооны машин барьж сууж хагаад энэгээр зүгээр мөнгө олохын тулд төлөөл ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тэр тайсан дээр гараад тэр олон хүний өмнө юм ярьж байгаа улсууд маань өөрөө ямар байдг вэ гэхээр оюуны нэлээд доод түвшинд байдаг улсууд гараад ухуулах сурчлагын нэг талын ажил шүү дээ, ийм юмыг хийгээд ээж болж гэнэ үү гэдэг дээр над нэг юу яваад идэх нэг эмзэглэл яваад идэг байхгүй тий. Дэх үед бол яг хөө тэр социализмын үед бид нар одоо байсан үед бол дуу гаргахтаа заавал нэг улсуудаар хянуулдаг тийм ээ. Нэг юу нөө суудсан хянаад за энэ үг нь юм байна тэр нь тийм за тэрийг ч одоо бол тэгж хамаагүй ярихгүй л дээ чөлөөтэй болсон. Тайсан дээр гарах уран бүтээлчд уран бүтээлийн тэр асуудлууд нь бол бүгд яг нэг бодлоготой байдаг гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс нь тэр зөв хөгжлөө зөв одоо уран бүтээлээ дагаж дээшээ хөгждөг юм байсан. Одоо бол тэр нь замбраагаа автчихлаар бүр хинэн сайн, хинэн муу ерөөс алийг ч ялгахаа байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Төвшнгөө. Энэ дээр та надад нэг бодлоо хэлээч би танаас асуух гал. Би бодлооч бодоод ямар сандаа сарнаагаас асуух гэдэг л да. Сарнаа одоо Америкт байж хахад ер нь тайзан дээр гарах одоо шинэ би дэгдүүлж бас үнэн бодлоо мэдээ. Жишээ нь фонограмтай бол гарч болохгүй. Тийм ээ. Яг бол тэр бол одоо үзэгчийг хуурсан иргэ. Тийм үү. Та нар амьдаар нь л ур чадвар үзүүлэх хэрэгтэй гэсэн нэг юм стандартууд байгаа. Тийм, стандартууд тийм. Тийм ээ. Тийм юм байдаг нэрээ үнэхээр үнэн үү зүгээр. Яг бүр болохгүй гэсэн юм. Ер нь бол тэгэл ерөөсөө 95% нь бол амьд болно ш. Яг бүр нэг юм шоу өөрөө нэг тийм чадвартай биш дуучид байна. Зөвхөн шоугаар яваадаг тэгэл бүжиглээл шоу тоглоод бүр айгүй сүртэй цирк мэрк хийгээл тим нэг өста нэг тоотой итгэн дуучин байд юм бэлээ. Яг ам барьж дуулдаг. Тэг яг нэг жоохон удаан ингээд суугаад дуулах юм дээрээ. Жишээ нь одоо манайх шиг ингээд зүгээр микрофонтой гарч ирэл ардаа нэг фонограм тавингууд тал тэ. Гэхдээ ядахтаа цаад хөгжимчдэд нар нь бас байхгүйгээр тэхүү. Тийм юм байх уу? Байна шүү дээ, янз янз байна. Байх уу те? Тийм. Гэхдээ бүр ингээд гоё том тоглолтуудыг үзэхэд бол мэдээж өөр шүү дээ. Тэдэр нь бол гэхдээ ийм том тайзан дээр гардаггүй үстэй. Том тайзан дээр ч гарна. Одоо би жишээлбэл тэр одоо нэг хитэн манай соёлын төвөөс арай том юм аа. Mariah Carey-гийн нэг жижигэн тоглолтыг үзчихсэн. Яг нэг юуны Валентины өдөр юм байна. Нэх гоё юм нэг ойрхон тайцтай нэг дуурд үзэж байгаа юм шиг надад санагдсан. Тэгэхэд бол тэгэл яг л нөгөө хөгжимчтэйгоо тэгэл ардаа ингээд мэдээж background хөгжимтэй sequence дээрээсээ ингээд цуг явчин хөгжимчтэн давхар бүгдээрээ тоглолт бүхэл юм мэдээж яриг одоо 80% амьд юм да ардаа нөгөө хөгжим явж байгаа учраас тэрэн дээрээсээ нэмж тоглоод амьд тоглоод тийм амьд тоглоод яг одоо бид нар хийгээд тоглолтоо хийгээд байдаг зарчмаар л тийм ер нь бүхэл дууч хөгжимчтэй гэж явдаг ганцхан rock хамтлаг рок хөгжимчд бол ердөө 100% амьд тоглоно. Тэрээс жоохон pop, R&B заавалчгүй нэг тийм юутай ардаа дэвсгэр хөгжимтэй. Тэгэл амьд тоглол хин одоо жишээлбэл Britney Spears гэхэд бол ер нь тоглолтынх нь за 80% нь бичлэгээр явдаг юм билээ. Өөрөө нөгөө
чадвартай тийм чадвартай дуучин биш болохоор ерөөсөө дандаа зүгээр амаа бариад ам барайл тийм тэгж яг өөрөө бол ам бариад өөрийнхөө хоолыг дэмжсэн юм байж магадгүй л дээ. А зүгээр тэгтээ бас хөгжим нь адилхан тэгээ явчих. Одоо өөрөөр хэлбэл би зүгээр л нүцгэн нэг микрофонтой камера тамьсан гарч ирэхгүй Britney Spears. Тийм тохиолдол байна. Жижигхэн одоо жижигхэн жишээлбэл телевизийн нэвтрүүлэгч юм уу нэг жижигхэн тайзмайстай газар. Жохон нэг юм тэр нэг ток шоуны ард тоглодог ч юм уу нэг тиймэрхүү үе мэрсэр би харж л байсан юм байна. Гэхдээ ер нь л ихэнхдээ хөгжимчтэй байд юм байл. Ер нь бол үнэн зарчим нь бол хүнээс мөнгө авч л байгаа бол тэр юм өөрөө хөлсөө гаргаж хийх ёстой болж таарч л байгаа шүү дээ. Яг бол хүмүүс чинь нөгөө жинхэнэ дуран бүтээл гэж ирж байна. Тэгээ мөнгө төлөд тийм шүү дээ. Тэгэхээр микрофонтойгоо усарч гарч ирэхгүй. Ардаа нэг кассетээр тоглож чинь. Тийм ер нь тийм баг л байна. Яг нэг хүндрэлтэй. Би жишээ нь яг тэрийг хараад байсан хэрэг нэг Лондонд Мадонна тоглолоо гээд нэг дуун дээр фонограм барьсан шиг байна гэсэн бөөн шууган болж байсан. За тэгвэл тэгэл аюул болохгүй л ерөөсөө бараг л шүүг мөг рүү очихдаг. Яг бол нөгөө хэрэглэгч намаа хуурсан байна гэж шүүгт очих аюултай. Тийм ээ? Тийм аюултай тийм. Тэгээд би тэгж хэлсэн баг. Хөөх хинцээ. Манайд бол тэрхгүй. Маш зөв. Тэгээд би яг тэр нөгөө амьд тоглолтыг сонирхоод байна уу гэхээр зэрэг хотын хөгжим бол амьд байдгийн шалтгаан болвол амьд коммун бий болгодог. Амьд заалан тоглох хэрэгтэй. Амьд коммун бий болгодог тийм ээ. Амьд импровизац бий болгох хэрэгтэй. Тэр бүх юм тэгжээж хотын хөгжим. Тийм. Үзэж байгаа хүндээ ч гоё шүү дээ. Өөрөө тоглож байгаа хүндээ ч сайн тийм. Ямар асын өдөө машин онцоор CD тавиад өгч байгаа шүү дээ. Тийм. Бүхэл бүтэн хүн цуглуулсан тийм. Тэрэнд чинь хал мөрн та нар мэдэн шүү дээ. Манай амьд тоглолтууд дойлол орох юм бол жижигхэн заалд сүйд болно. Зүгээр сууж үсэх хийцгүй. Тийм. Тэгээ одоо энэ гоё нэвтрүүлэлд орж байгаа юм чинь миний яг манай үзэгчд бас сонирм байж магадгүй та ягаад ингэ поптой ингэ те энэ зүрхлэлээр холбоотой юм бэ гэдгээс гадна одоо манай үзэгчд цуглуулсан фэнс гэднээр одоо ер нь хичнээн байх. Одоо бүр залуу үеэсээ та оюутан ах угаасаа. Одоо тэгэхээр би дүүн бодоход одоо кассет хийж байгаа юу CD болоод тийм одоо ингээл тэрний урд нь бүр дамар байсан бол одоо таны цуглуулга би одоо 300 пянз байна. Пянз. Надад пянз тавьч зөөж явахд их хэцүү учраас би 3 пянз тавьчтэй. Том жижиг. Тий, нөгөө одоо ажлын байран дээр ч гэдэг юм те. Яг бол нөгөө ямар тэр чин зүгээр юу биш ингээ зөөгд аваад болчихвол тий. Тэгээ пянзаа сонсмоор санагддаг. Би бол одоо сарна айтар сонсоод байгаа гайхан. Би бол одоо инжирок сонсно. Одоо бол тийм л байгаа би. Надад сая сая Грэмми авдаг Алабама Шаксийн пянз бол надад одоо яг цааш нэрэл байж байна. Би одоо зарим нэг залуучууд орж ирээд бүр чочирдгийг миний пянзыг харах. Хөөх энэ чи ямар сони гэдэг. Ямар сайнтай нөгөө плей тайм дээр Японы моногод хамтлаг ирээд тоглосон шүү дээ. Плей тайм дээр тэр нэг бараатай хачин гой тоглосон л та. Тэгээ моногийнх нь яг л би нөгөө цааг барьсан. Тэгээ нөгөө манай клуб дээр чид өөр ингээд цочирдоод гайхаа тэрэн дотор чинь нөгөө National Galamtag Arcade Fire одоо юу гэдгийг одоо Dragon War тэр та нар мэдхгүй те бол. Тэр зад одоо та нар юуныхаас асуугаар заа дүүнэрээс хүүхдүүдээс асуугаар тэгэхээр бүгд хэлээд байгаа юм. Тэгээд нөгөөдөл чи бүр ингээд гайхаад ийм хотын дарга байдаг юм байхаа гэд. Ягаад доктор тэр чи биднийг бадгал мортогоо тавьчих яваа гэж бодсон чинь те. Хотын дарга тэгээд бас болоогүй тийм ээ бүр пянцтай өгчтэй. Тэгээд одоо сая одоо ухаан Нью-Йоркийн зах зээл дээр гарсан пянц сонсч тэр суугаад байгаа. Хамгийн сүүлийн үеийнүүд байж байгаа. Ямарсандаа Нью-Йоркийн бас нөгөө хамтлагаар тоглосон юм адилхан. Тэгээ бүр хамтлагийн лидер нэгээд нөгөө нойрны зөрөөж гарааг байх нөгөө төлч дөнгөд тавьж орж ирсэн. Тэгээд нөгөө хамтлагийн ахлагч нь тэгээд би ерөөсө шоконд ороод болохгүй. Шок зэрэгээр. Ягаад гэвэл нөгөө нэрэл биднийг ихтэй нөгөөдөлчнүүдээ нэг л мортой л одоо тавьж байгаа л гэж бодохгүй байдаг юм. Тэгсэн чинь ирсэн чинь орчин үе бодд муугал тийм. Тэгэл хотын дарга марган ингээл өөрсдөө өөрийнх нь пянз мэнзийг ярьсан чинь бүр цочирдоод нэг тийм болсон доо. Тэгээд